худалдаа авагчдын маань нийгэм сайн сайхан түгээе гэдэг тэр чин сэтгэлээр ийм төсөл хэрэгжээд одоо ингээд 6 дахь сургууль маань Чихэн номын санал болж байна. Ямын ярилцлагаа хийснээр ном болов бүхний бүтээдэг, номоор хүмүүждэг, номоор ухаадаг. Хүндэлтэй найзын юу гэвэл үлгэрэн гэж хэлнэ. Уншина гэдэг гайхамшиг, утгыг ойлгоно гэдэг удаах гайхамшиг, утга уянгад нэвтрэнэ гэдэг дээд гайхамшиг гэж сайхан үг байдаг. Оюуны бохцоо дүүргээд эрдэмтэн болоорой гэд та бүхэндээ хүсэн өрөөё. Баярлалаа. Зөвхөн суралцагч биш, багш эцэд биш. Цааш залуучууд болон өвөө эмээнэр ээж авчиж байгаа бүх хүмүүст энэ одоо номын самын нээлттэй гэдгээр надад илүү таалагдчихж байгаа. Би өөрөө жижигхан болохоор ингээд миний өндөрт харахаар ингэж номнуудаа тавьсан үнэхээр их таалагдчихж байна. Тим номын санчид хандхаараа тэгээ тим ном бэ нү, ийм ном бэ нү гэж асуудаг байсан бол одоо болохоор ингэж номнуудаа ингэж сонголтоороо авдаг нь үнэхээр их таалагдчихж байна. Ханы цаана ингээд номнууд нь байсан болохоор ерөөс ингээд авч чадахгүй байсан. Заавал хилжээж авна. Гоё болсон байна ингээд өнгөлөг. Ирээдүйд одоо тэр хүүхэд ямар замбраатай хүн болох вэ гэдэг нь буцааж тавих энэ байдлаас харагдлаа. Манай номын сангийн ингээд орчин нь гойсон болохоор би номонд илүү дуртай болж байгаа. Гоё номын сантаа болгож өгсөн анх ач нартай баярлалаа.